За сайн байцгаана уу. За иргэдийн шудраг шүүх төрөмс байгууллагын тэргуун Батялалт байна. За би та бүхэнд өнөөдрөөс эхлээд ер нь Монгол улсад юу болоод байгаа юм бэ? Яаж одоо Монгол улсын өнөөгийн тулгымдсан асуудал, ялангуяа энэ төр засгийн эрх мэдэлд байгаа хүмүүст хариуцлага тооцдог системийг бий болгох юм бэ гэдэг асуудлаар та бүхэндээ ярилцах гэдэг. За миний бий бол ард нийтийн санал асуулга зохион байгуулалт гэдэг одоо саналыг гаргаад ажиллаж байна. За ард нийтийн санал асуулга гэдэг бол одоо Монгол улсад Монголын ард түмэн хамтдаа шийдвэр гаргах энэ боломжийг хөөлчилсөн байдлыг бид хэлж байгаа. Та бүхний мэдж байгаагаар бид 4 жилд нэг удаа бүх нийтээр улсын их хурлын сонгуул, орон нутгийн сонгуул гэдэг сонгуульд оролцож хэнийг өөрийгөө төлөөлж төрийн эрх барихтай байгууллага буюу улсын их хурлд аваачих вэ гэдгийг шийддэг. За харамсалтай нь бидний байгуулсан улсын их хурл маань Монгол улсын төлөө, ард түмний төлөө ажиллахгүй байгаа учраас Монгол улсад өнөөдөр тулгамдсан маш олон асуудлууд төрийн хариуцлагагүй байдалтай холбоотойгоор үүсэж байгаа юм. Тийм учраас энэхүү төрийн хууль бус үйл ажиллагаа энэхүү одоо ард түмний итгэлийг алдсан, улс их орныхоо эрх ашигын эсрэг үйл ажиллагаа болж байгаа төр засагтаа цаашдаа итгэл үзүүлэх үгүй юу гэдэг асуудлаар бүх Монголын ард түмэн одоо санал хураалт зохион байгуулж шийдэх цаг болсон байна гэж бид үзэж байгаа. За ингээд мэдээж энэ тухай ярихын тулд ер нь Монгол улс яагаад ийм нөхцөл байдалд хүрчв, хаана ямар алдаа гаргачихв гэх мэтчлэн асуудлуудыг бид нар тунгаан бодох хэрэгтэй. Мэдээж ард нийтийн санал асуулгад оролцож байгаа хүн болго энэ тухай мэдлэгтэй байж аж таны одоо хинээс ч хараад тусаар гаргах одоо ард нийтийн санал асуулгад оролцож саналаа өгөх тэр саналч нь бол яг нь илүү одоо мэрэгэн цэцэн оновчтой байх юм боломж өртөх юмаа гэж үзэж байгаа. Тэгэд та бүхэнд ард нийтийн санал асуулга зохион байгуулах санаачлагынхаа хүрээнд энэхүү одоо контентуудыг цовруул байдлаар бэлтгэн хүргэхээр болсон. За ингээд та бүхэн миний ярих зүйл анхаарлаа хандуулахыг хүсье. За эхний ээлжид би та бүхэнд ер нь Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал юу болчиход байгаа юм бэ гэдэг талаар ярилцмаар байна. За Монгол улс өнөөдөр тусгаар тогтносон Монгол улс бол тусгаар тогтносон бүгд найрамдах улсаа гэж байна. Тусгаар тогтносон бүгд найрамдах улс. Үндсэн хуулийн дээр бид нар ингэж заасч. За үндсэн хууль гэдэг бичиг баримт бол хамгийн чухал бичиг баримт. Та бидний хамтран амьдрах дүрм. Гэтэл бодит байдал дээр үндсэн хуулийн дээр бичигдсэн үг өгүүлбэрүүд та бидний өнөөдөр амьдарч байгаа бодит нийгэмдэр одоо амьдарч байгаа нөхцөл байдлууд хоёр зөрөөтэй байгааг бол та бүхэн энгийн нүдээс ажиглаж болно тийм ээ. Дээрээс нь өнөөдөр одоо улсын их хурл буюу төрийн эрх барихтай байгууллагын гишүүд нь хүртэл одоо энэ тухай одоо улс төрийн намууд нь хүртэл одоо сонгуул болгоноор ярьдаг болсныг бол та бүхэн анзаарч байгаа. За юу хэлээд байна гэхлээр за жишээлбэл энд хуулиар бид нар ямар улс байгуулах ёстой бэ? Хуульчлагдсан байдал ямар байдаг юм бэ гэдэг талаар та бүхэнд хэлмээр байна тийм. Хуульчлагдсан Монгол улс юу ямар улс юм бэ? Тэгэхээр Монгол улс бол нэгдүгээр одоо үндсэн хуулийн дээр юу гэж заасан гэхлээр Монгол улс шудраг иргэнтэй, шудраг төртөө, шудраг ашиг дээдлсэн улс байна гэдэг бид нар үндсэн хуулийн дээр заасан байна. Тэгэхээр одоо бид нар энэ талд нь бодит байдлыг ярил л да тийм. Бодит байдал. Шудраг ашигын тухай үндсэн хуулийн дээр хэд хэдэн заалт байгаа юм. Монгол улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол шудраг ашигны зарчим гэж заасан байна. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгээр. За Монгол улсын иргэн шудраг ашиг эрхэмлэн дараах үүргийг биелүүлнэгээд 17 дугаар зүйлдер өөрөөр хэлэх юм бол төр шудраг байх ёстой, иргэн шудрах байх ёстой гэсэн ийм хуулийн одоо зарчим одоо байгаад байгаа юм. За гэтэл бидний бодит амьдрал бол шудрагаас илүү хувилдаж, худлаа ярьж амьдрах, хувилдах, худлаа ярих. За энэ хувилдаж, худлаа ярьж шудраг бус байдлыг одоо ингээд одоо ерөнхийд бид нар юу гэж нэрлэдэг гэхээр авилга гэж нэрлэдэг байна. Өнөөдөр та бид нар шударгаар амьдрах гэхээсээ илүүтэйгээр хэн нэгэн эрх мэдэлтэн албан тушаалтанд авилга гэж асуудлаа шийдвүлэх гэдэг ийм нийтлэг соёлтой болчиход байна. За дээрэс нь одоо хүний эрхийг дээдэлдэг эв нэгдэлтэй ингээд үндсэн хуулиар бичигдсэн энэ дэвшилтэд нөхцөл байдлуудыг ингээд ярих юм бол маш олон зүйл байна л да. Эв нэгдэл, үндэсний нэгдлийг дээдлсэн ийм одоо ард түмэн байна гэх мэтчлэн ингээд заасан байна. Гэтэл өнөөдөр бид нар талцж болох бүх ан цаваараа талцсан байна. Нутаг усаараа, хөрөнгө чинээгээрээ, эрх мэдлээрээ
шашин шүтлэгээрээ ингээд талцаж бүр одоо хүүсээрээ насаараа хүртэл бид нар ингээд талцаж хуваагдаад байна. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юу гэхээр бидний 1992 онд хуульчлаад батлаад дагаж мөрдөөд одоо биелүүлэх ёстой хуулийн маань шаардлага ийм байж идэг. Гэтэл бидний өнөөдөр 34 жилийн өмнө баталсан одоо үндсэн хуулийнхаа дагуу байгуулчихсан нийгэм маань хуйлдсан, авилгагдсан, талцаж хуваагдсан, за нэгээ доромжилсан тийм нэгнээ хүндлэх нь үтийгэл нэгнээ доромжилдаг, харааж зүхдэг, үдэн яддаг ийм улсыг бид нар байгуулчихжээ. Тэгэхээр цаашаа энэ одоо ерөөсөө бид нар ард түмнээс асуух гэдэг юм бол за үндсэн хуулийнхаа дагуу ийм нийгэм байгуулах юм уу? Эсвэл өнөөгийн байгуулсан нийгмээ хүлээн зөвшөөрч үгдүүгүй амьдрах юм уу гэдэг энэ хоёр одоо сонголтын аль нэгийг л сонгох шаардлагатай болчиход байна. Тэгэхээр үүнийг одоо ийм тохиолдолд дотоод гадаадын асуудал тулгамдсан тохиолдолд ард нийтийн санал асуулга зохион байгуулж асуудлыг шийдэж болох хуулийн гарч гаргалгааг одоо манай үндсэн хууль болон ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дээр энэ шийдлийг бол одоо санал болгосон байгаамаа. Тийм учраас одоо бүх ард түмнээсээ үндсэн хуулийнхаа дагуу шудраг ашиг дээдэлдэг, хуулиа дээдэлдэг, үндэсний юм нэгдэлтэй одоо ийм хүнлэг инэрэнгүй ардчилсан нийгэм байгуулах юм уу? Эсвэл өнөөгийн бодит байдалтайгаа нийлээд талцаж хуваагдаад өгсөн хувилдаад нэгээ хохирож амьдрах уу? Одоо төрийн эрх мэдлэгнүүд нь авилга хээл ахуул авч ард иргэдийнхээ боломжийг хулгайлж амьдрдаг нийгмийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг энэ хоёр сонголтын алийг хийх юм бэ гэдгийг бүх ард түмнээс асууя гэж. За ард нийтийн санал асуулгын тухай ярихад бол Монгол улсад анх удаа хийх гэж байгаа асуудал биш. Энэ бол 1945 оны 10 сарын 20-ны өдөр бол дэлхийн улс орнуудын нөхцөл байдалч тэр хүнд байсан байх, Монгол улсын нөхцөл байдал ч гэсэн өнөөгийнхтэй адилхан тусгаар улс байх уугүй гэдэг асуудлаа шийдэхийн тулд ард түмнээс асуу шийдэж исэн юм түүхэн уламжлал байдаг. Тэгэхээр бид бол яг энэ цаг үед Монгол улс цаашдаа ийм одоо шудраг ус авилгагдсан, шорончсон нийгэмтэйг байх юм уу? Эсвэл хүнлэг инэрэнгүй ёсыг дээдлсэн дэлхийн одоо хөгжил дэвшилтэй улс орнуудтай адилхан ийм шудраг ёсыг дээдлсэн улс байх юм уу гэдгийг л ард түмнээс асуухын тулд ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах гэдэг. За ард нийтийн санал асуулга зохион байгуулахтай холбогдуулаад ер нь Монгол улс одоо хэдийнээс ингээд ийм муу мухай зүйл нь газар авчихсан. Яагаад ийм одоо Монгол улсад өнөөдөр ийм авилга хээл ахуул одоо элдв төрлийн гэмт хэрэгүүд ингээд давмгайлдаг ийм одоо нийгмийг бий болгочихоо гэдэг шалтгааныг бид нар зөв олж тогтоох ёстой. Тэгэхээр энэ тухай бас та бүхэнд тодорхой мэдээллийг өгөх нь зөв байх гэж бодож байна. За ер нь Монгол улсын үндсэн хуулийг хараад тахлаар Монгол улсын үндсэн хуулийн хамгийн үнэт зүйл бол Монгол улсын төр бол аз жаргалын үйлдвэр гэж заасан байна. Аз жаргал үйлдвэрлэх ёстой гэдэг. Үйлдвэрлэх ёстой. За мэдээж энэ үгийг сонсоод та нар гайхаж байгаа бох. Энэ үндсэн хуулийн хаана нэм аз жаргал үйлдвэрлэл нэгдэр гэсэн юм үг байд юм бол гэдэг. Тэгэхээр энэ үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 19 дугаар зүйл дээр энэ маш чухал зүйлийг бол одоо заасан байгаа юм л да. 19 дугаар зүйлд зааснаар за 19 дугаар зүйл зааснаар юу гэж заасан бэ гэхээр төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц эрх чөлөөг хангахуйц эдийн засаг нийгэм хууль зүйн болоо бусад бүх баталгааг хангах. За энэ ихний санаа. За хоёрдугаарт нь хүний эрх зөрчигдөө тэмцэх. Хөндөгдсөн эрхийг сэргээ идэлүүлэх үүргийг гэж байна. Эрхийг сэргээн идэлүүлэх үүргийг гэж байгаа шүү. Иргэнийхээ өмнө хариуцна. Иргэнийхээ өмнө хариуцна.
ийм заалт байна. За энэ зүйлийг бид нар ингээд тайлбарлах юм бол төрөөс гэж байгаа юм. Төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх гэж байгаа. Бусад баталгааг бүрдүүлэх. За хүний эрх зөрчилтөд тэмцэх хүндэгдсэн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө гэж байгаа. Иргэн гэдэг нь одоо жишээлбэл нэг хүнийхээ өмнө. Иргэн бат ялалтын, иргэн доржийн, иргэн одоо хинийхээ өмнө нэг ч хүнийхээ өмнө төрн үүрэг хүлээдэг ийм үндсэн хуультай болсон бид нар. За гэтэл өнөөдөр яаж юм? Иргэдийн маань эдийн засгийн баталгаа байхгүй байгаа учраас ядуурл гэдэг үгийг бид нар хэрэгэлдэг болсон байна. Иргэд маань эдийн засгийн баталгаагаа хангахын тулд хөдөлмөр эрхлэмээр байдаг ажлын байр байхгүй, ажилгүйдэл гэдэг нэр томьёо үүссэн байна. Нийгмийн баталгаа, хууль зүйн баталгаагаа бид нар ингээ хангуулж чадахгүй байгаа учраас өнөөдөр та бидний амьдралд яах нь зайлшгүй эдийн засгийн баталгаагаа шаардах, нийгмийн баталгаа, хууль зүйн баталгаагаа шаардах хэрэгцээ үүсэж байгаа байхгүй. Хэрвээ төр энэ үүргээ биелүүлдэг байсан бол өнөөдөр бидэрт ард нийтийн санал асуулга зохион байгуулах гэдэг санал гаргах шаардлагагүй. Ард түмнээс өнөөдөр төрдөө итгэх үгүй гэдэг асуултыг асуух шаардлагагүй. Ийм л одоо үндсэн хуультай бид нар улсад амьдарч байгаа. За харамсалтай нь бол манай төрийнхэн маань иргэнийхээ эдийн засгийн баталгааны төлөө биш, зөвхөн өөрсдийнхөө эдийн засгийн баталгааг хангахын төлөө ажиллаж амьдраад тэгээд түүнийг нь бид нар өнөөдөр төрөөс төрсөн тэр момтон гэж нэрлээд байгааг бол та бүхэн бүгдээрээ анзаарч байгаа бох. Төрөөс төрсөн тэр момтон гэдэг чинь иргэнийхээ боломжийг хулгайлчихсан үнийг хэлээд байгаа. Нөгөө та бидний өнөөдөр яриад байдаг жиддүүгээс хулгай хийсэн. Нөгөө нэг нүүрсний хулгай, нөгөө концессийн гэрээгээр хулгай хийсэн. Юу гэдгийг одоо ингээд энэ авилга албан тушаалын гэмт хэрэг нэр дурддагдаад байгаа бүх нөхдүүд яах нь вэ? Зөвхөн энэ үндсэн хуулийн үүргээ умартаад бусдынхаа боломжийн төлөө ажиллах биш, зөвхөн өөрсдөө эрх мэдэлтэй байх үедээ өөрсдийнхөө одоо эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх гээд ингээд яваад байгаа. Энэ бүр хитрээд шунал одоо юу гэдэг бид нар нөгөө шунлын тулан болно гэдэг шиг хагартлаа баяжчихсан, хөрөнгөндөө шаналсан, зовсон ийм одоо аз жаргалгүй төрийнхөнтэй болчиход байна шүү дээ. Тэгээ хоорондоо хэрэлдээд байж байгаа, хоорондоо хэрүүл хийж байгаа нь одоо улсын орныхоо сайн сайхны төлөө биш, зөвхөн одоо хэн эрх мэдэлтэй байх вэ, хэн асуудлыг шийдэх вэ гэдэг эрх мэдлийн төлөө тэмцэлтэй байгаа нь бол үнэхээр харамсалтай байна. Тэгэхээр энэ үндсэн хуулийн энэ үүргээ төр биелүүлэхгүй байгаа учраас бид нар энэ одоо үүргээ биелүүлдэггүй төрийг цааш нь ажилуулах юм уугүй юм уу? Энэ үүргээ биелүүлэхгүй байгаа төрийг байгуулдаг Монгол Ардын нам, Арслан нам гэдэг энэ өнгөрсөн 34 жилийн хугацаанд тасралтгүй Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага төлөөлөлтөй байсан энэ улс төрийн намуудад бид нар итгэх юм уу үгүй юу гэдэг асуудлуудаар одоо ард нийтийн санал асуулга зохион байгуулах юм зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө ингээд бид нар маш олон үндслүүдийг та бүхэнд гаргаж тайлбарлана. Тэгэхээр өнөөдөр би та бүхэн зөвхөн үндсэн хуулийн дээр байгаа энэ үндсэн хуулийн тэр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд төр зарчмаа төрийн албан хаагчид зарчмаа бүрдүүлэхгүй байна. Шудраг байх ёстой, шудраг байж чадахгүй байна. Тийм ээ, хууль дээдэлдэг байх ёстой, хуулиа дээдлэхгүй байна. Тийм учраас энэ төрийн албаныханд бид нар итгэхгүй байна гэдгийг илэрхийлж байгаа. Энэ бол одоо ард нийтийн санал асуулга зохион байгуулалт нэг үндслэл гэж тодорхойлж байна. Хоёрдугаарт нь төр үндсэн хуулиар үлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас үүргээ биелүүлж чадахгүй байгаа нөхдүүдэд хариуцлага тооцож одоо тодорхой одоо үйлцэн гэмт хэрэг нүглийг нь одоо бид нар хариуцлага хүлээх замаар энэ төрд шудраг ашиг тогтоох энэ ард нийтийн санал асуулга явуулах хоёр дахь тодорхой үндслэл болж байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр. Ингээд дараагийнхаа видеогоор бид нар бас үндслүүдийг бол тодорхой тайлбарлаж өгье гэж бодож байна. За өнөөдөр энэ үндсэн хуулийн 19 дугаар зүйлд заасантай холбогдуулаад түрүүн би та бүхэнд хэлсэн төр бол аз жаргал үйлдвэр юм аа гэж. Тэгэхээр төр энэ үйлдвэр гэдэг бол хэд хэдэн дамжлага бүхий одоо үйл ажиллагаатай тэгээд түүхийн дээр эцсийн бүтээгдэхүүн гаргадаг ийм шат дамжлагт одоо үйлдвэрлэлийн механизмыг бол бид нэр үйлдвэр гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр яагаад үйлдвэр гэж нэрлээд байгаа юм бэ гэдэг талаар бас та бүхэнд одоо ярианыхаа тайлбарлаад өгье гэж бодож байна. За жишээлбэл үндсэн хуулийн 19 дугаар зүйл заасан үүргийг биелүүлэхийн тулд за мэдээж энэ төр үйлдвэр гэж нэрлсэн шүү дээ бид нар аз жаргалын үйлдвэр гэж. Аз жаргалын үйлдвэр гэдэг маань яг нь үйлдвэрлэх
Тэгэхээр энэ аз жаргал одоо төрийн одоо энэ үйлдвэрлэлийн түүхийн эд нь нийгмийн асуудал болж таарна. Нийгмийн асуудал. За нийгмийн асуудлыг бол бид нар ингээд доош нь жагсаагаад маш олон асуудал бич болно. За хамгийн тулгымдсан асуудал гэхэд минийхаар бол авилга гэдэг асуудал хамгийн том асуудал. Авилга гэдэг юм газар аваад төрийн бүх байгууллага дээр авилга албан тушаалын гэмтэр газар авсан учраас төрийн байгууллагууд маань одоо яг үндсэн ажиллаа хийхгүй зөвхөн авилгаар одоо ажил тодорхой санал болгосон хүмүүст үйлчлснээр нийтэд үйлчлэх чиглэлгээ бол төр алдаад байгаа гэж тодорхойлж болно. За мэдээж авилгаа дагаад эрүүл мэндийн салбар болохоо байсан байна. Эрүүл мэнд, боловсрол тийм. За одоо нийгмийн хамгаалал, нийгмийн зохион байгуулалт төвч гэсэн одоо гэр бүлийн одоо асуудал, гэр бүл салалт гэдэг асуудал байна. Хүүхдийн эрхийн асуудал, за дээрээс нь газар нутгийн бүрэн бүтэн байдлын асуудал хэмжил ингээд асуудлуудыг дурдаад их юм бол Монгол улсад маш олон асуудал байна. Тийм архиталт, одоо хар тамхи гэдэг ч юм ингээд асуудлыг жигсаах юм бол маш олон асуудал байна. Тэгэхээр энэ асуудлуудыг улс төрийн нам гэдэг ийм бүтэц өөртөө бодлогын байгууллага, бодлогын хороод гэж улс төрийн нам болгонд байдаг. Бодлогын хороодороо дамжуулан нийгмийн асуудлуудыг салбар салбараар шийдэх гэж оролддог. За ингээд бодлогын хороо гэдэг байгууллага бүтцтэй байжгаад нам болгон мөрийн хөтөлбөр боловсруулдаг. Ингээд энэхүү мөрийн хөтөлбөрөөрөө 4 жил тутамдаа улсын их хурл сонгуульд өрсөлдөөд ялсан улс төрийн нам нь улсын их хурл гэдэг байгууллагт олонх болоод за улсын их хурл одоо олонх болоод төрийн эрхэм барих дээд байгууллагт олонх болсон улс төрийн нам яадаг гэхлээр за байнгын хороо, дид хороо гэдэг бүтцтэйгээр үйл ажиллагаа явуулж хууль гэдэг бичиг баримтыг боловсруулдаг байх нэ. Хууль гэдэг бичиг баримтыг батлах эрхийг олж авдаг. За хуулийг батлсныхаа дараа тухайн хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай төсөв мөнгийг баталдаг. За эцэст нь хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг. Ийм чиг үүрэгтэй байгууллагыг бид нар улсын их хурл гэж нэрлэдэг байна. За улсын их хурлаас гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд засгийн газар гэдэг бүтцтэй байгууллага байдаг. Засгийн газар маань энэ нийгмийн асуудлуудаар харьяалсан яам агентлаг гэдэг байгууллагуудаар ингээд дамжуулж үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. За улсын их хурлаас батлагдсан хуулийг хэрэгжүүлдэг. За улсын их хурлаас төсөвлөгдсөн мөнгөний хүрээнд ажиллах ёстой байдаг. За ингээд мэдээж өөрөө дотоод бас хяналттай эцэст нь нийгмийн асуудлууд шийдэгдээд хүмүүс аз жаргалтай болсон байх шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол нөгөө үндсэн хуулийн 19 дугаар зүйлд заасан иргэн болгон эдийн засгийн баталгаатай, иргэн болгон нийгмийн баталгаатай, иргэн болгон хувь зүйн болон бусад бүх баталгаагаа хангуулсан тохиолдолд бидэрт өнөөдөр зовлон хаанаас ямар зовлон бид нар ярих юм бэ тийм үү? Тэгээд энэ улсын их хурлын батлагдсан хууль засгийн газрын хэрэгжүүлж байгаа хэрэгжилтэнд нь одоо хяналт тавих, за зөрчигдсөн тохиолдолд хариуцлага тооцох зорилгоор ийм шүүх засаглалын байгууллага ажиллаж байна. За тэгэхээр өнөөдөр та бүхэн анзаарах юм бол өнгөрсөн хугацаанд Монгол улс нийтдээ 9 удаа их хурлын сонгуул зохион байгуулж 9 удаа их хурлаа байгуулсан байна. За 9 их хурл маань засгийн газар ерөнхий сайдаа удаа өөрчилж нийтдээ 33 ерөнхий сайдтай байсан байна. Ерөнхий сайдтай байсан. 33 ерөнхий сайд. За энэ 9 их хурлын хүрээнд бид нар нэг за 76-г үржихэн 8 тэ нэмэх нь 126 гэдэг ингээд нийлээд тоогийн та бодчоороо. Ер нь ойролцоогоор бодох юм бол нэг 700 орчим хүн улсын их хурлын гишүүн байна. За 33 засгийн газрын хүрээнд энэ 700 их хурлын гишүүнээс бараг 400-аад их хурлын гишүүд нь давхар дээл буюу сайдаар ажилласан байна. Тэгэхээр энд нэг сонирхолтой зүйл байгаа нь улсын их хурл бол нийгмийн асуудлыг бодож шийдлийг нь олоод хууль гэдэг бичиг баримтаар баталгаажуулаад тэгээд тухайн хуулийг хэрэгжүүлэх төсөв мөнгийг баталдаг байгууллага. Гэтэл одоо сүүлийн үед ажиглагдж байгаа зүйл болохоор манай их хурлын гишүүд маань илүү их засгийн газарт очиж ажиллах сонирхолтой, давхар дээлтэй ажиллах сонирхол нь энэ яам тамгын газрууд маань мөнгийг үрдэг. Энэ их хурл бол мөнгийг төсвөлж баталж өгдөг. Яам тамгын газар бол энэ мөнгийг зарцуулдаг. Ийм одоо зүү тогтол та бүхэн бол харж байгаа бах. За тэгэхээр манай энэ улс төрчид маань улсын их хурлын гишүүд маань илүү давхар дээлтэй байх зорилго нь бол ерөөсөө цаанаа шунхаан сэтэлттэй энэ мөнгө үрхтэй шийдвэр өөрийнхөө хувийн компанид ч юм өөрийнхөө хамаарлахгүй хүмүүс давуу байдал олгох за өөрийнх нь хамаарал бүхий бус байх юм бол тэр хүмүүсээс тодорхой ажил өгснийхөө төлөө хариуд нь авилга шан харамж авах
ийм зорилгоор одоо магадгүй энэ төрийн эрх мэдэлд очдог энэ улс төрийн намаар дамжин төрийн хөрөнгө мөнгийг идэж уух завших зорилгоор очдог ийм санаахал газар авсан байна гэдэг нь бол маш тодорхой байгаа байхгүй. За та бүхэн бол бодиттой жишээнүүдийг бол маш олныг ярьж болох. Тэгэхээр бид бол дараагийн дугааруудаар ер нь ямар тохиолдолд ямар хүн одоо жишээлбэл улсын их хурлын гишүүнээсээ татгалзаад гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага руу очиж тэгээд дараа нь одоо ял шийтгэл авсан ч тухай одоо баримтууд байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол энэ одоо үйлдвэрлэл маань уулын зөв ажиллах юм бол одоо ард түмний амьдрал аз жаргалтай байх гэдэг. Харамсалтай нь өнөөдөр энэ байгууллагууд маань ажиллаа хийхгүй байгаа учраас ард иргэдэн ядуу хിവэрээ энэ байгууллагуудад ажиллаж байгаа нөхдүүд яг нь хөрөнгөчөөд идэг. Тэр бумаар нь тоологдох хөрөнгөтэй болоод байгааг цаад учир шалтгаан нь ерөөсөө энэ манай энэ улс төрийн тогтолцоо одоо энэ төрийн байгууламж маань өнөөдөр яг үндсэн одоо ингээд бие бинийгээ хянаж зөв ажиллах энэ одоо боломжгүй болтлоо ингээд ялзарч доройтсон байгааг илэрхийлээд байна. Тэгэхээр ерөөсөө ард нийтийн санал асуулгаар ерөөсөө цаашдаа энэ тогтолцоогоо зөвшөөрөөд одоо ингээд үргэлжлүүлээд байх юм уу? Эсвэл өөрчлөлт шинжилт хийх юм уу? Энийг бүх ард түмнээс асууя л гэж байна. Тийм учраас ард нийтийн санал асуулга зохион байгуулах ард түмний энэ хөдөлгөөнд та бүхэн нэгдээсэй гэж хүсэж байна. За энэ хөдөлгөөнд бол ард нийтийн санал асуулга зохион байгуулах хөдөлгөөнийг бид нар одоо үүсгэн санаачилж байна. Тэгээд энэ үүсгэн санаачилж байгаа агуулгынхаа хүрээнд бол бидний баримтлах бичиг баримт бол ерөөсөө үндсэн үйл. Бидний баримтлах бичиг үндсэн үйл учраас бид нар хэнийг ч ялгарлан гадуурхахгүй. Та Монгол ардын намын гишүүнч байсан, ардын намын ч гишүүн байсан. Та Иесус итгэдэг байсан, бөө мөргөлтөөч байсан. Хэн байхаас үл хамааран та ард түмний энэ хөдөлгөөнд нэгдэх боломжтой. Тэгээд ард түмний одоо хөдөлгөөнд нэгдээд ард нийтийн санал асуулгад оролцоод яг үнэхээр энэ шудраг бус хувилдаан луйврыг цэцгэлүүлээд байгаа системийг бид нар засаж өөрчлөх юм уу? Эсвэл одоо энэ хүмүүстэй ингээд үгдүүг захирагдаад тэдний одоо энэ хувийн ашиг сонирхлын шингэсэн энэ буруу шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөөд хүлцэнгүй номхон амьдрах юм уу гэдэг энэ сонголтоо одоо хийхийг л та бүхнээс одоо хүсэж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын иргэн болж төрсний нэг одоо бахархалтай зүйл бол бид нар одоо төрийн үйл хэрэгт өөрөө буюу төлөөллөөрөө дамжуул шууд оролцоно гэж байна. Өнөөдөр ерөөсөө бид бүгдээрээ шууд оролцохыг зайлшгүй хэрэгцээ байна. Тэгээд шууд оролцох боломжийг ард нийтийн санал асуулга гэдэг арга хэмжээ зохион байгуулахад одоо энэ шууд оролцох боломжийг олгож байгаамаа гэж ойлгож байна. Тийм учраас та бүхнийг ард нийтийн санал асуулга зохион байгуулах хөдөлгөөнд нэгтгэхийг уриалж байна. Улс их орныхоо төлөө, ирээдүйн сайн сайхны төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, нийгэм шудраг ёсыг тогтоохын төлөө, энэ төрийн албан агчид хариуцлагатай байхыг шаардахын төлөө та бидэнтэй нэгдэж улс орноо аврахыг хүсье. Монгол улсын үндсэн хуулийн дээр маш нэг чухал үүрэг биднэрт байдаг. Монгол улсын иргэн үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17-гийн 4 заасны дагуу Монгол улсын иргэн их орноо хамгаалах үүрэгтэй. Тийм учраас өнөөдрийн монголчууд та бидний хувьд их орноо урвагч, авилгач, хулгайч түшээдээс хамгаалах ийм зайлшгүй шаардлага үүссэн байна. Тийм учраас их орноо хамгаалахын төлөө та бүхнийг идэвхтэй оролцохыг одоо энэ ард нийтийн санал асуулга зохион байгуулах хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг урьж байна.